Тэгэхээр бид энэ их хурлын бүрэлдэхүүнээр одоо 4 дахь удаага төсөв мөнгөний бодлого ярьж байгаа юм л да. Тэгэхээр бид нарын яриа энэ эдийн засгийн өсөлт, төсвийн зардал, инфляц, бодлогын хөв ханш гэсэн энэ 4-5 ухтган дотор л эргэлдэж байгаа юм л да. Тэгэхээр энийг цаадах агуулгын задлахгүйгээр энэ хэмжээнд яриад ямар нэгэн одоо ажил хэрэгч шийд гарахгүй юм шиг байна. Тэгэхээр бид нар зээл юм уу зардал өсөд ийн гэдэг бол өөрөө сайн ч биш, муу ч биш. Ямар зээл авч ийн, юун зээл авч ийн гэдэг нь чухал. Зардал ямар зардал гаргаж байна. Зөвхөн одоо ширээ сандал аваад байна уу? Офис бариад байна уу? Эсвэл тэр нь үйлдвэрлэлийн байр бариад байгаа юм уу? Ажлын байр бий болгоод байгаа юм уу? Гэдэгтэй холбоотой шүү дээ. Тэрнтэй адилхан иргэдийн зардал ч гэсэн ялгаагүй. Зүгээр өдөр тутмын хэрэглээд хансаг хэрэг дээр яваад байна уу? Гацаагүй одоо ах амьдралаа сайжруулах талын, эрүүл мэндийг сайжруулах талын, боловсролын хүмүүс сайжруулах тал дээр яваад байна уу гэдэг дээр. Тийм учраас төсвийн зардал одоо бид нар энэ төсвөл энэ их сайн хэрэгж хармаар юм шиг байгаамаа. Би бол төсөв манай сангийн яам, Төв банк хоёр яг энэ төсвийн зардлын нэг бүрцлийн хамтран суугаад аль нь одоо эрүүл одоо чиглэлийн хэрэглээ зардал байна. Аль нь одоо өсөлттэй холбоотой зардал байна. Аль нь одоо өсөлтийг сааруулсан зардал байна гэдгийг шалгуурыг гаргаад ингээд нэг бүрчлэн үзсэн гэж ойлгоогүй. Байдлыг хараад хаад үзээгүй юм шиг. Яг л нөгөө сая 500 төгрөгийг яаж өгөх вэ гэдэгтэй холбоотой байгаа ш. Тэрнээс өгсөн сайн ч муу ч. Зүгээр бэлнээр тараачих уу? Тэр нь нөгөө боловсрол, соёл, эрүүл мэнд тодорхой юмд бэлэн босоор тараах туу гэдэгтэй холбоотой. Тийм учраас миний Төв банкнаас оруулж ирсэн энэ материал бол ерөнхийдөө их боломжийн материал гэж харагдаж байгаа. Төв банкны байр суурь өөрөө бол нэлээд ойлгомжтой. Ганцхан засгийн газартайгаа хэр зэрэг уялдаатай байх вэ? Засгийн газар энэ мөнгөний бодлогын энэ материалыг хэр сайн үзэж ямар үнэлт өгж байгаа юм бэ? Төв банк засгийн газрын төсвийн зардал дээр одоо ямар бас дүгнэлт өгж байгаа энэ их сонирхолтой байгаа учраас миний бодол бол энэ үлдсэн хугацаагаа ашиглаад төсвийн банкын хороо, эдийн засгийн банкын хороо оролцоод сангийн яам, Төв банк оролцоод энэ төсвийн зардал тал дээр нэлээд сайн хянаад үзүүл яасан юм бэ. Тэр яг энэ өнцгөөс эрүүл хэрэглээ, эрүүл зардал тэр зээлэгч гэсэн мөн тэр талаас засгийн газарт одоо үйлдвэрлэлийн зээлийг яаж дэмжих вэ? Тэр Төв банкны ерөнхий бодлогын хүрээнд үйлдвэрлэлийн бус зээлийг яаж багасгах вэ? Яаж хязгаарлах вэ? Бодлогоор энэ дээр л ярилцж тодорхой арга хэмжээ жагсаах хэрэгтэй юм болоо да гэсэн ийм санал бодолтой байна.